За энэ удаагийн номны book review 10 дугаараараа lead буюу манлайлал их номыг онцолж байна. За эзээ үедээ 6 дахь дугаараар лөө speak их номыг онцолж исэн. За энэ бас яг тэр Dale Carnegie Associates гаргасан хөв өнөөгчдийн талаарх цуврал номнуудын нэг байна. За номон дээр нэг ишлэл байсан юм л да. Удирдахч болохын өмнө амжилтын гол үндэс нь ерөөсөө өөрийгөө хөгжүүлэх. Удирдахч болсны дараа амжилтын гол үндэс нь ерөөсөө бусдыг хөгжүүлэх. Тэгэхээр миний хувьд бол энэ санаатай 100% санал нэгдэж байгаа. Номны хувьд бол голцоо одоо бусдыг хөгжүүлэхэд бэлэн болцсон. За удирдах албан тушаалын хүмүүст за тодорхой хэмжээний мэдлэг, ур чадвар, туршлагатай, хариуцлагатай болсон хүмүүст зориулсан чиглэсэн ном гэж хэлж болно. Гэхдээ миний хувьд яг хайцангуй тэр хүмүүст одоо гэлтгүүгээр энгийн хүмүүс одоо өдөртмөн амьдралдаа энэ манлайлах ур чадварыг хэрхэн хэрэгжилж ашиглаж болох вэ гэдэг талаас нь яриад явах хичээ гэж бодож байна. За тэгээд миний хувьд саяхан нэг тоо харлаа л да. Тоо баримт харлаа. 2026 оны байдлаар Open Data Lab гэдэг сайтаас энэ оны байдлаар Монгол улс 3.5 сая хүн амтай. Ойролцоогоор шүү. Ойролцоогоор. За хуулийн этгээд буюу 323 мянган аж ахуй нэгжтэй. Тэгэхээр ч одоо муу сайн ч бай, том ч бай, жижиг ч бай энэ чинь 3.5 сая хүн амыг 323 мянга хуваах юм бол энэ чинь 10 хүн тутмын нэг нь компани гэсэн үг байхгүй ойролцоогоор. Тэгэхээр 10 хүн тутмын нэг нь компани захирал гэсэн үг. Тэгэхээр 10 хүн тутмын тэр нэг нь захирал нь байх уу эсвэл тэр үлдсэн 90% буюу тэр 9 хүн байх уу гэдгийг шийдэх, тодорхойлох гол үндсэн чанар нь ерөөсөө л манлайлах ур чадвар юм болов уу гэж миний хувьд хараад байгаа. Тэгж итгэдэг. За гэхдээ яг захирал болохын хувьд бол олон л хүчин зөвлөлөөсөө багтаа тэгэл тэр танилтал, манилтал гэдэг. Гэхдээ яг адилхан ур чадвартай, яг адилхан мэдлэгтэй, туршлагатай, ур чадвартай, карьертэй, танил талтай 10 хүн сууж байхад илүү удирдахч сэтгэлгээтэй манлайлах ур чадвартай хүн л тодорч ялгарч гарч ирэх юм болов уу гэж бол миний хардаг. За тэгээ яг манлайлагч хүн гэж хин юм бэ? Удирдахч хүн гэж хин юм бэ гэвэл зүгээр нэг менежертэй одоо ялгаагүй үйл ажиллагааг хариуцдаг, үйл ажиллагааг явуулдаг хүн болов гэж бодож магадгүй. Гэхдээ яг юугаараа ялгаатай юм бэ гэвэл за яг менежер шиг яг тэр үйл ажиллагаа хариуцна, үйл ажиллагаа удирдна. Гэхдээ гол ялгаа нь ерөөсөө л бусдын одоо дотоод мөн чанарыг одоо нуугдсан ур чадварыг нээдэг хүн гэдгээрээ л ерөөсөө манлайлагч хүн ялгаатай. За тэгээ яг энийг уншиж яхад надад босон явц санаанд орсон юм л да. За надтай нэг 10 гаруй жил хамт цагс тоглож байгаа манай найз үүд юм. За би нэрийг нэлээд явах тий одоо мань өөрийгөө мэдж байгаа бах одоо муугаар хэлэхэд одоо би л баг болчих одоо би ч сэлгээс гарахгүй юм байна. Би одоо ингээ саксаа болчих гэж бодож байсан байхгүй юу? За энэ ч одоо 2025 онд жилийн өмнө болсон явдал. За тухайн үед ч бас Питер Силя гэдэг манай гадаад засгалжуулагч байлаа. За таад манай подкастыг хардаг бол одоо манай подкастын хамгийн ихний зочноор орсон гадаад засгалжуулагч. За тэр гадаад засгалжуулагч манай тэр найзын саксны карьерт нь одоо дотоод нуугдсан ур чадрыг нээсэн хүн гэж бол миний хувьд боддتي. За энэ яг юун дээр харагдаж байгаа вэ гэхээр за харьцангуй нэг чухал тэмцээн дээр тий шүүгийн 8 дээр сүүлийн 3 тоглолтын дээр одоо медалийн тоглолтууд дээр мань үнч одоо гараанд гараад за чухал оноонуудыг авсан хүн байдаг хөхгүй. Тэгэхээр нэг бодлын сэлгэнээс гарааны тамирчин болцоон л гэсэн хэсэг юм баггүй. Тэгээ одоо бодох нь би тэр засгалжуулагч манай найзтай юу гэж хэлдэг байсан бэ гэхээр за чи бол ерөөсөө залах шаардлагагүй. Чи бол бөмбөг ерөөсөө залах шаардлагагүй. Чиний тэр биеийн пропорц ямар байна уу? Хурдан байна уу? Удаан байна уу? Эсвэл одоо тийм оролт сайн хийдэг байна уу? Ерөөсөө надад хамаагүй. Чиний ерөөсөө гол ажилчин бол ерөөсөө л сул ирсэн бөмбөгийг ерөөсөө гураа шидэд оноо олгох. Энэ бол чиний ажил гэж бол хэлдэг байсан байхгүй. За яг тухайн ажилд хатуул хэлдэг байлаа. Одоо бол ингээд зөөлж юм л да. Тэгэхээр энэ бол ерөөсөө удирдахч, манлайлагч хүний ур чадвар. За тэгэхээр өөртөө ч итгэлгүй болцсон байсан. За би ингээд саксаа болчих гэж боддог байсан үний одоо өөртөө итгэлийг нь олгоод за тэгээд энэ бол чиний одоо хийх ёстой чиний ерөөсөө ажилчин гэдэг одоо 3-аас ерөөсөө хийгч нь л ерөөсөө чиний ажил гэдгийг тодорхойлж өгсөн юм баггүй. Энэ бол удирдахч хүний гол шин чанар. За энэ бол яг хаа дасгалжуулагч хүний хувьд. За энгийн хүмүүс одоо энгийн амьдралдаа юу гэж
ашиглаж одоо энэ манлайлах ур чадрыг яаж ашиглаж болох юм бэ гэхээр одоо би чинь өөр дээр чи авъя л та. Жишээ нь ерөөсөө би ч гэсэн тэр найздаа за одоо миний ажил бол ерөөсөө би бол чамд сул бөмбөг гаргаж өгөх. Одоо сагсан дээр л аваад байгаа шүү дээ. Жишээ аваад байгаа шүү дээ. Би одоо чамд сул бөмбөг гаргаж өгье. А миний тэр өгсөн сул бөмбөгийг чи оноо олох нь чиний ажил шүү гэж хэлж болохоор аахгүй. Энэ бол одоо наазахын одоо манлайлагч одоо ур чадвар гэж бол миний хувьд хараад байгаа. За тэгээ яг хөө эцэст нь дүгнээд хэлэхэд эцэст нь базаад хэлэхэд энэ номыг бас арай л одоо өнгөцгийн авч хөө гэж бодлоо. Гэхдээ яг хөө номны хувьд бол хитрхи төгс гэж хэлэх юм уу те. Маш олон онол одоо практик үйл ажиллагааг одоо хэрхэн ашиглаж болох гэдэг талаас нь маш одоо олон санаануудыг асуудлуудыг дэвшүүлсэн зохицлоос ном гэж хэлж болно. Тэгээ тэрүүгээр ч гэсэн айгүй онцлогтой. За тэгээд та бүхэн ч гэсэн одоо манлайлах ур чадварыг бол хэн ч эзэмшиж болно. А тэгээд тэрийг хэрэгжүүлэх үгүй юу гэдгийг одоо бид нар өөрсдөө шийдэх учраас энэ номыг бас өөрсдөө уншаад, судлаад үзээсэй гэж бол уриалчихна. За тэгээд энэ удаагийн номны book review 10 дугаараараа Dale Carnegie Associates гаргасан Lead гэх номыг онцлоо. За тэгээд ирэх номны book review дугаараараа уулзъя.